Таны сонсох суваг өгүүлж байна. Дэлхийн сонгодог зохиол Мартин Эден. Зохиолч Джек Лондон. 11-р хэсэг. 22-р бүлэг. Хэрэв Морз их хүний сэргийг чанаргүй юм гэхэд Руфи хараад л учрыг тааж олох байсан. Улаа боторсон газар баяр ялалтын жавхаа тусган гялалзах хоёр нүд альва үгнээс илүү ойлгомжтой байв. Руфиг орондоо орохыг хүлээсээр сая ороход ихнэ. "Юу болоо вэ?" гэж асуув. "Та таав?" гэж жижирсэн хоолойгоор Руф урдаас насав. Эхэн хариу хэлхийн оронд охиноо инх рээлэн тэрвэрч үсийг нээлжээ. "Тэр юу ч хэлээгүй. Ийм юм болоосаа гэж би огт хүсээгүй. Тэгээд ч би түүнийг яасан ч үг хэлүүлэхгүй байсан. Тэр ч юм хэлээгүй" гэж Руф өгүүлвэ. "Хэрэв тэр юу ч хэлээгүй юм бол юу ч болохгүй байх билээ. Гэхдээ л болсон. Борхон өршөө охин минь. Чи юу донгосноо? Юу болов? Ямар юм болов вэ?" гэж их Морз хэлвэ. Руф гайхаж эхийг хараад "Би таныг тааварлсан байх гэж бодсон юм. Харин бид хоёр хүргэн сүйт хүүхэн хоёр болсон шүү." Хөхөрч байгаа их Морзын инээдийн цаана үл итгэх хорсох хөнгө байна. "Гэхдээ тэр юу ч хэлээгүй. Тэр ердөөл надад хайртай. Тэгээд л гүйцээ. Энэ бол танд ч надад ч санамсаргүй хэрэг боллоо. Тэр юу ч хэлээгүй. Тэр намайг зүгээр л тэврээд авсан. Би сэхэ алдчихлаа. Тэр намайг үнссэн. Би түүнийг үнссэн. Би яаж чадсангүй. Би түүнийг үнсгэл ёстой байсан. Тэгээд л би түүнд хайртай юм гэдгээ ойлголоо" гэж Руф хэлвэ. Эхийгээ инхрийлэх байх гэд Руф дуугүй болоход их нь бас дуугүй байв. "Энэ ч аимшигтай хэрэгэлт. Би ойлгож байна. Харин та намайг уучлах эсхийг би мэдэхгүй байна. Би яаж ч чадсангүй. Тэр үе болтол түнд хайртай гэдгээ өөрөө мэдэхгүй явсан юм. Харин энэ тухай та аавд хэлээрэй" гэж Руф дорой дуугаар өчвөө. "Аавд чинь юу ч хэлэхгүй байвал дээр юм биш үү? Би Мартин Эдентэй ярилцаж бүх учрыг тайлбарлая. Тэр учрыг ойлгож өгсөн амнаас чинь чамайг хэлтрүүлнэ." Өндөр дуугаар яаран үгүйсэн. "Үгүй. Тэр намайг хэлтрүүлээсэ гэж би хүсэхгүй байна. Би түүнд хайртай байна гэдэг сайхан. Би түүнтэй суу. Гэхдээ та надад зөвшөөрвөл шүү" гэв. Руф хонгор үрмэн. Бид хоёр ч арай өөр бодолтой байна. "Үгүй. Бид чамайг хэн хүнд албадан өгөх гээгүй. Хэдий тийм боловч манай зиндааны ёстой эрхэм хүнтэй, өөрөө сонгож авсан, хайрлсан, нэр төртэй, хүнтэй чамайг суугаасаа гэж бид хүснэ. Гэтэл би Мартин хайртай" гэж Руф гомдонгүй өгүүлвэ. "Бид чиний шилж олоход чинь нөлөөлөх гэсэн юм үгүй. Гэвч чи манай охин. Ингэхлээр чамайг тийм хүнтэй суухыг бид тайван харж байж чадахгүй. Чиний хамаг инхрийлэл, эвлэг чанарт чинь тэр хүн бүдүүлэг зан, хүмүүжлгүй авраас өөр юу гарч хариулахгүй. Айлч талаараа тэр чамд хань болохгүй. Чамайг тижээх юм түүнд байхгүй. Бид эд баялаг хөөцөлдсөн биш. Гэхдээ нөхөр нь эхнэрээ тавдах мэдээжийн хангамжаар хангах ёстой. Энд манай охин үүнийг хангаж чадах хүнтэй суухаас биш. Гуйлагч балмад этгээд уусан цэрэг, зэрлэг адуу уургалагч, хэл давуул чулгаа наймаа хийдэг ер нь ямар л муу юм байна бүхний хий хүнтэй суух ёсгүй." Эхэн үннийг хэлж байна гэдгийг ухаан Руф дуу гаргасангүй. Тэр хамаг цагаа юм бичгэд зориулж он цав яастай их боловсралтай хүн цөөн хүрсэн юмд хүрэх гэж хүсэж байна. Эхнэр авах тухай бодож байгаа хүн тийм алхам хийхтэй бэлгэх хэрэгтэй. Гэтэл ийм чим түүнд санаанд байхгүй байна. Түүнд хариуцлагатай байх санаа байхгүй гэдгийг би чамд хэлсэн. Чиж зөвшөөрөх байх. Хаанаас ч тийм санаа түүнд олдох. Усан цэрэг бохин ийм. Тэр хизээж ариг гамтай байх гэж оролдож үзээгүй хүн. Тоололгүй зарц сурсан. Тэр нь мах ясанд нь шингэжээ. Үүнд түүний буруу байхгүй боловч хэргийн учир үүнээс шалтгаалахгүй. Түүний урдын задгаа зайдан амьдралын тухай чи бодож үз. Тэр амьдрал өөр байх учиргүй. Чи охин минь. Гэр бүл болоцно гэдгийг мэдхүү гэв. Руф цочиж ихтэй наалдва. "Би бодохдоо" гэж Руф эхлээд үгээ олж хэлэх гэж нилээн удснаа ийн өгүүлрэн. "Энэ ч аимшигтай л. Энэ тухай бодоход надад бэрх байна.
Миний дурлал том гай гэдгийг би ухаарч байна. Гэтэл би өөрийгөө яаж ч чадахгүй байна. Та аавыг хайрлахгүй байж чадах байсан уу? Надад яг л ийм юм тулгараад байна. Өнөөдрийг хүртэл би ойлгоогүй явсан ямар нэг юм намайг түүнд хайртай болгож байгаа юм. Тэр юм надад ч түүнд ч байна. Би түүнд хайртай болно гэж огт бодоогүй. Гэтэл хайртай болчихлоо гэв. Энэ үр дүнгүй яриа нилээд уттал үргэлжлээд ямар нэгэн шийд гаргалгүй баахан хүлээхээр эцсийн эцэд шийдвэ. Өөрийн овжин аргад хүргэсэн гинтийн үр дүнгийн тухай моор завга цагийн дараа эцэг моорцод ярьсанд тэр нь мөн энэ шийдвэрийг зөвшөөрөв. Өөр юм гарахгүй л байсан юм. Тэр болох усан цэргээс өөр нэг ч эр хүнийг рүүф ойр дотн мэдэхгүй шүү дээ. Хэзээ нэгэн цагт манай охин эмхүн болох ёстой байсан. Одоо бол тэгтэл гэлаачтай. Дэрэгдэн тэрхүү байж байдаг. Мэдээж инхэрэг охин маань дүүнд даруй хайртай болчихч. Эсвэл хайртай болсон гэдэг бодолд автагдчихж. Аль энэ чадал шүү дээ. Гэж эцэг нь хэлв. Охины хүслийг шууд нийцааснаас дам аргаар рүүфт нөлөөлё. Одоохондоо Мартин ихнэр авах тухай бодох тэнхэлгүй яваа учир ингээд цаг гайгүй бивэ гэж их нь хэлжээ. Уулзахын чинээгээр л уулзчихдаг. Хэдий сайн танивал төдий түргэн дургүй болно. Хэнэгэн хүнтэй жишиж үзэх бололцоо охиндоо олгох хэрэгтэй. Манай зиндааны боловсон хүмүүжилтэй жинхэнэ эрхэм охид хөвгүүдийг гэртээ ирүүлж байвал таарна. Тэдний дэргэд цаадах нь өөр харагданаа. Бага янзаар нь охин маань олж харах болно. Тэгээд ч цаадах чинь шал хүүхдээр амтан. 21-т. Рөөвч гэсэн яг л хүүхд. Энэ бол хүүхэд цагийн сэтгэл. Яваанда арилна. Гэж эцэг Морс шийдвэрлэв. Ингэж шийдэцгээл. Гэрийнхэн дотроо Мартин Рүүф хоёрыг ураг бололцсон гэд олонд дуулгасангүй. Тэг энч хэрэггүй гэж эцэг их нь боджээ. Харин ураг бололцсон гэх хугацаанд нэлээд урт байх нь илэрхий байв. Амьдрах байдлаа өөрчилж тогтоо ажил хийхийг Мартин огт хэлсэнгүй. Им бичгээ зогсон охийг түнд хинч сануулсангүй. Түүний амьдралын амжилтад тус болох зүйл гэр бүлийн төлөвлөгөөнд ороогүй юм. Гэтэл тогтоо ажил ирэх тухай өчүүхэн сэтгэл төвдөхгүй явдгаараа хилаан харагч бүхэндээ Мартин өөрөө тус болж байваа. Миний үүсгэн байгаа бүхнийг та таашаахсгийг би мэдэхгүй байна. Их чиндээ суун гэдэг миний мөнгөний хэмжээнд дахадсан ажил учир би бие даахаар шийдсэн. Умард Окландд хөл үеийн багтаа нэгэн байшинд нэг өөрөө хөлсөөр авсан. Керосин 100 худалдан авсан. Хоолоо өөрөө хийж идэж байх болно. Гэж хэд хоногийн дараа Мартин Рүүфт гэлв. Рүүфт тойлын баярлав. Керосин 100 түнд нэн таалагдв. Затэр Бэтлер яг л ингэж эхэлсэн юм гэж тэр хэлвэ. Эрхэм хүндэт хүний нэрийг дуртахад Мартин царай барайлгсан боловч үгээ өргөжлүүлэн ийм үг үлрэв. Би бүх гар бичмлээ тогтоолж Марк нагаад хэвлэлийн газруудад дахин явуулсан. Өнөөдөр шинэ байранд орно. Маргаашнаас эхлэн ажиллана гэв. Та ажилд ороо юу? Та надад яагаад хэлсэнгүй билээ? Ямар алба вэ? Гэж Рүүф дуу алдан асуун шалгаваа. Мартин толгоос ихсрээд. Маргаашнаас дахин бичиж эхэлнэ гэж би хэлэх гэлсэн. Гэхэд хүүхний царай урваваа. Мартин цааш яран өргөжлүүлж ингэж хэлв. Миний үгийг зөв ойлгоорой. Энэ удаа би сайхан хүсэлт автахгүй. Би ажил хэргийн энгийн нарийн тооцоог удирдлага болгоно. Энэ нь дахин далайн аялалд явснаас дээр гэж би бодож байна. Тэгээд ч Окландын жирийн албан хаагчаас илүү мөнгө олох болно. Сүүлийн хэдэн сард юм бодох зав их байваа. Би ажлын мал шиг ажиллаагүй юм бараг бичсэнгүй. Бичсэн бол нийтлүүлэх гээгүй. Чөлөө цаг бүхнээ таныг хайрлаж янгалахад мөн элдэв юм бодоход зориулж байна. Жаал зугай юм үнэндээ уншсан. Гэвч энэ бол миний бодолтой шууд холбоотой юмс. Гол төлөв сэтгүүл байсан. Би өөрийнхөө тухай, ертөнцийн тухай, ертөнц дэх байр суурийнхаа тухай, тантай амьдрах бололцоо олж авах ямар арга зам байгаа тухай бодсон юм. Түүнээс гадна би Спенсерийн найруулгын философийг уншиж надад чухамдаа миний бичлэгт болон сар тутамд сэтгүүлд хэвлэгдэж байгаа утга зохиолд шууд холбоотой их сонин юм олныг түүнээс олж авлаа. Энэ бүх бодол, уншлага, хайр сэтгэлийнхээ эцсийн үр дүнг танд хэлбэл миний бие утга зохиолын хөлсний ажилчин болохоор шийдсэн ч болно. Одоохондоо сонгодог бүтээл тойрохыг гоорч альва эсэн бусын бичнэ. Үүнд шог найруулал, наргаанта яриа, өдөр тутмын сэдвтэй шүлэг, хошин өгүүлэлт гэх мэт гүйлгээтэй юмс болно. Сонин хошин хуудас, ням гаргийн хавсралт зэрэгт орох зүйл бэлтгэн нийлүүлдэг агентлгүүд байдаг шүү дээ. Бид хэдэн шаардлагадах бүхнийг хий. Тэгээд овоо юм авна гэдгийг батлая.
Сард 4-500 авдаг сайн эрс аль нэг тэр гихүү. Би тэдэнтэй адил болчих гээгүй. Юу тач гэсэн амьдрах мөнгө олж ямар ч алба хаахад үл олдох сурах, ажиллах цагтаа болъё. Ёстой юм хийхэд хүчээ төрвөх. Ёстой ажил хийхийн тулд суралцаж бие бэлтгэн. Маш ахицтай байгаадаа өөрөө чадвараа гайхалж байдгийг та мэднэ үү? Би анх юм бичих гэтэл чухамдаа бичих юм байгаагүй бил. Янз бүрийн болсон явдлын утга учирыг жинхэнэ ёсоор ухаараагүй байж тэр тухай бичдэг байл. Ямар ч санаа, ямар ч бодол надад байсангүй. Тэрч байтугай сэтгэг их үг байсангүй. Миний туулсан бүхэн утга учиргүй цоврал, зураг мэд надад санагддагс. Суралцаад үгийн баялгаа нэмээд ирэхээр тэр зураг дотроос урд олж үзээгүй олон юм олж ихэлсэн билээ. Чухам тэр үеэс л ёстой юмсаа бичиж эхэлсэн. Үүнд адал явдал, баясгал, тогоо, амьдралын дарс, хөгжөөнтэй гудамж, дурлалын сонет, тэнгисийн дуулал зэрэг болно. Би иймэрхүү илүү сайн юм олныг бичнэ. Гэхдээ үнийгээ чөлөө цагтаа бичнэ. Би одоо үүлэн дотор эргэлтгэ байсан. Эхлээд мөнгө олох хар ажил, дараа нь сонгодог бүтээлд орох ёстой. Өчигдрөөр үнэн хэлдгээ танд үзүүлэхийн тулд 7 хоног тутмын хошин зохиолын сэтгүүлд зориулж 6-7 юм бичээд унтахаар хэвтдэл шог шүлэг бичиж хүчээ сорморт бодогдов. Тэгээд ганцхан цагийн дотор 4-ийг бичлээ. Ширхэг бүрээс $1 олж болно. Ажлаа хийчгээд унтахаар хэвдэх зураа $4 олно гэдэг муугүй ажилалт. Тэгэхдээ ийм ажил үнцэнтэй юм бишээ. Энэ бол залхуут. Гэвч амьдралын турш данс хөдөлж тоо бодоод сар тутам $60 авч байснаас ч залхуутай бишээ. Тэгээд чинь ажил бол утга зохиолтой холбоотой. Яванда ёстой бүтээл төрөх бололцоо надад олгоно. Тэр ёстой бүтээл сонгодог юмсыг бичих ямар хэрэг байна? Та үнийгээ худалдаж чадахгүй шүү дээ. Гэж рүү асуув. Тэгж гэлж болохгүй л дээ. Гэж Мартин хэлв. Танд таалагддаг таны нэрлсэн бүхэн дотроос одоо хүртэл ганц ихч та худалдаагүй шүү дээ. Хинч худалдаж авахгүй сонгодог бүтээлд найдаж бид эрен болж болохгүй. Гэж рүү Мартины яриаг тасалж өгүүлвэ. Гэхдээ бид хэн бүхний худалдан авах шүлэгт найдаж эрен болохгүй юу? Гэж Мартин хэлээд түүнийг тэрэн авлаа. Гэтэл рүү энэ удаа инхрийлүүлэх дургүй байгаа. Иймд Мартин зориуд баясгалантай сарайлан. Та сонсолтоо. Энэ бол урлаг биш. Гэхдээ $1 байгаа юм. Гэд уншсан. Танил нөхөр минь. Мөнгө зээлэх гэж манайд ирэхэд таарч би байсангүй. Таарч байсангүй болохоор танил нөхөр минь тэгээд надад уурлаж таарч байсангүй болохоор танил нөхөр минь яаж мэдэх билээ? Шүлгийн хөнгөн айдсан улам бүр барайх Мартины царайтай уйлдахгүй байв. Рүүфи нэмцгэлсэнгүй Мартиныг уруу царайлан харж байв. Үүнд $1 өгч магадгүй. Гэтэл тэр бол циркийн алиалагчийн $1. Энэ бүхэн таны хувьд годомшигтай гэдгийг Мартин та яагаад ойлгодоггүй юм бэ? Миний хайртай хүндэтгдэг хүн толгой холбосон новш зохиохоос арай илүү хүндтэй юм хийж байгаасаа гэж би хүсэх юм. Гэхэд тэр хүн чинь Бэтлертэй адил байгаасаа гэж та хүсэх үү? Гэж Мартин асуув. Та Бэтлерт дургүйг би мэднэ. Тэр түүний үгийг Мартин тасалж. Бэтлер сайн хүн. Хоол боловсруулдаггүй ходоодноос бусдын сайн. Гэвч бичгийн машин үтх юм уу? Данс шагаж хөлс гоожуулахаас хошин шүлэг зохиох юугаараа доор болохыг би үнэндээ ойлгохгүй. Аль аль зоригтой хүрэх арга. Намайг ямар нэг юм шагааж эхлээд эцэстээ өмгөөлөгч юм уу? Худалдаач юм бол гэх үү? Гэтэл би сонины аарсаар ажиллаар эхэлж эцэстээ том зохиолж болохыг хүсэж байна гэв. Үүнд ялгаа бий л дээ. Гэж рүү зөрвөө. Юунд наазахан та сайн болсон гэж байгаа зохиолоо зарч чадахгүй байна шүү дээ. Та олон удаа оролцсон. Редакторууд танаас юу ч авахгүй байна. Надад цаг л хэрэгтэй байна хайрт минь. Энэ ажил бол дүр зуур юм. Үүнийг би голохгүй. 2 жил өгөх. Тэр 2 жилд би амжилтын дээдэд хүрч миний бүх зохиолыг булаацалдан авах болно. Юу хэлэхээ би мэднэ. Би өөртөө итгэдэг. Би юу хийж чадхаа сайн мэднэ. Утга зохиол гэгч юу вэ гэдгийг би мэднэ. Өчүүхэн муу сайн цаасны ирэлгүүд ямар новшоор сонин сэтгүүл дүүргэж байгааг би бас мэднэ. 2 жилийн дараа амжилт алдар хоёрын замд орно гэдгээ би мэдчихэв. Би албан тушаалаар хизээж дэвшихгүй. Би түүнд даанч дургүй. Тэр надад уйтгарт. Өөдгүй урлаггүй юм шиг санагддаг. Яагаад ч гэсэн би түүнд тэнцэхгүй. Би ер нь жирийн албан хаагчаас цааш гарахгүй. Гэтэл албан хаагчийн өчүүхэн цалингаар амьдарч бид жаргалтай байж чадах уу? Энэ дэлхийд хамгийн дөмөг юм юу байна? Түүнийг танд олж өгөх гэсэн юм. Олж чадна ч чадна. Нэгтээ зохиолж орлогоо альва Бэтлерт 10 оноо өрчлөн өгч болно.
Шилдэг борлуулалттай ном зохиолчдоо 50,000 юм уу $100,000 олж өгч болно гэдгийг та мэд. Заримдаа арай бага, заримдаа арай их дунджаар тэрл байх болно. Ров дуугүй байваа. Тэр маш урам хугарсан байдалд түүнийг ээж нуухгүй байв. Тусгүй юу гэж Мартин асуув. Миний найдвар төлөвлөгөө октоор байсан юм. Та бичгийн машинаар бичиж чаддаг учраас дөрвөн бичлэг сураад аавын кондорт ажилд орвол танд илүү дээр гэж би бодож исэн. Одоо ч бодож байна. Та чадвар сайтай. Тэгэхээр та сайн өмгөөлөгч болж болох юм гэдэгт би итгэж байна. Гэж Ров хэллээ. Таны сонсох сувг өгүүлж байна. 23 дугаар бүлэг. Уран зохиолын авиаст нь ийм итгэмжгүй ханснаас Рофиг Мартин хайрлаж хүндэтгэх нь буурсангүй. Мартин амралтын хугацаанд өөрийн тухай маш ихэн бодож бодол сэтгэлээ судалжээ. Гоо сайхан алдар хүндээс илүү түүнд алдар хүнд олох нь гагцхүү Рофийн тусын тул тэм гэдгийг үзтэл ойлгочээ. Төвний тул алдар хүнд олох гэж шургуу мэрийсэн юм. Хайртай хүн нь бахархаж ханижлээ гэж үзэх болов уу гэхээс ертөнцид нэрд гарах гэж тэр хүсчээ. Мартин өөрөө бол гоо сайханд тундуртай учир түүнд үйлчлэхийг жаргал гэж үзсэн. Рофд илүү их хайртай, ертөнцид байгаа бүхнээс сайхан нь хайр дурлал мэт түүнд бодогдно. Эвд үйгүй талаачин байсныг ч сэтгэгч, уран бүтээлч болгон оюун сэтгэлд нь их эргэлтийн дурлал хийсэн юм биш биз? Хайр дурлал нь шинжлэх ухаан, урлагаас илүү бадрангуй мэт бодогдоход гайхах юу байна? Сэтгэлгээний талаар бол Рофт түүний дүүнер эцгээс нь ч илүү хүчтэйг Мартин ухаарч эхлэв. Роф их сургуулийн боловсрол тойгоороо давууч гисэн, урлаг судлалын дэд эрдэмтэн зэрэг дээж гисэн. Ганцхан жилийн урд юу ч мэдэхгүй байснаа өөрөө юм сурсан Мартин ертөнц, урлаг, амьдралыг ойлгодог шиг ийм ойлголттой болж чадахгүй маа. Энэ бүхнийг Мартин ойлгож байсан бөгөөд тэр ойлголт аль аль нэгэнч хайр сэтгэлд нөлөөлсөнгүй. Хайр дурлал хэтэрхий сайхан, хэтэрхий бадрангуй сэтгэл учир Мартин үнэн дурлсан хүний хувьд тэр сэтгэлийг шүүмжлэлээр гутааж болохгүй гэж үзэж байв. Роф урлагийг, Францын хувьсгалыг, бүх нийтийн сонгуулийг үздэг үзэлд дурлал ямар хүртээлтэй вэ? Энэ бүхэн хүний бодох ухаанд хүртээлт. Гэтэл дурлал хүний бодох ухаанаас илүү гарсан зүйл. Мартин хайр дурлалыг нандинаж байсан учраас түүнийг доромжилж чадахгүй байваа. Оюун ухааны толгодоос дээш хөршгүй өндөр уулсын оргилд хайр дурлал оршино. Тэр амьдралын гол бөө, тэр орших амьдралын дээд хэлбэр учир хэн хүнд олдохгүй. Мартины дуртай зохиолчдын философи нь дурлалын биологийн утга холбогдлыг тайлбарлжээ. Гэвч тэдний гол үндэслэлийг өөрөө цааш дэлгэрүүлж хүний бие махбод чухамхүү дурлалдал үнэн зөвөө олдог учир дурлалыг дээд хишиг мэтээр үг дуугүй хүлээн авах ёстой гэдэг дүгнэлтэнд Мартин хүрчээ. Мартин дурлсан хүн дээд хишиг хүртсэн хүн шиг бодогдох бөгөөд энэ дэлхийн сайн сайхан бүхэн эд баялаг мэдлэг амжилтыг юу ч биш гэх. Үнсэлцсээр үхэхэд бэлэн учир амьдралыг юу ч биш гэх. Хайр дурлалд автагдсан залуу хүний дүр Мартинд сайхан санагдана. Иймэрхүү бодол Мартинд урд төрдөг байсан боловч олон хэмийг саянаас бодож олжээ. Гэхдээ энэ зур тэр хатуужилтаа ажилласаар байсан бөгөөд гагцхүү Рофтэй уулзахаар ажлаа түр хойш тавьдаг байваа. Мария Силва гэдэг Португал авгаагаас хөлсөлсөн өрөөний хөлсөнд сар тутам $2.50 төлнө. Энэ яншаа авиртай, бэлгэсэн авгаа олон хүүхдэд хижээх гэж үргэлж хөдөлмөрлөх бөгөөд зэрэгэлдээ дарсны зойрноос 15 центээр хаяа худалдан авдаг нэг шил гашуун дарсаар зовлон гунгаа үе үе дарна. Мартин ихлэ тэр авгаад дургүй. Ялангуяа түүний хэл яриа зөв үзэл төрүүлдэг байсан боловч амьдрахын төлөө шургуу зоригтой тэмцдэгт нь гайхан бишрэх болжээ. Бяцхан байшин 4 том өрөөтэй нэгийг Мартин хөсөлжээ. Нэг өрөө нь зочдын өрөө болдог бөгөөд шалан дээр хэвс түүнийг зугаатай байдалд оруулах боловч нас барсан хүүхдийн авсанд байгаа гэрэл зураг гонигт байдалд оруулна. Зочдын өрөөг дан ганц зочдод зориулж цонхны хаалтыг тэр болгон ойлгохгүй. Хөл нүцгэн багжуулыг онц баярын үеэр тэнд оруулна. Мария галтгооны хооронд хоолоо хийнэ. Мөн тэнд гэр бүлээрээ хоолоо идэнэ. Угаа харчих эндүүдэх ажлыг өдөр бүр тэнд хийж нэм гарагт амарна. Хөршүүдийн хувцсыг угаадаг нь Мариагийн орлогын гол их булаг. Тэдний унтах өрөө нь Мартины суудаг шиг бас жаахан боловч
Тэнд Мария 7 хүүхдийн хамт унтнаа. Тэнд яаж багталцдгийг Мартин гайх. Үдэш нэмгэн ханын цаана ноцолдох, чарлах, час дуугархан дуулдах бөгөөд шувууж иргэх мэт санагдана. Мариагийн орлогын өөр нэг булган 2 үнэ. Түүнийг өглөө орой 2-т сааж, босод цагт зэлүүд газар бэлчээн. Тэр хоёр нь хаяа замын хажуугийн ногоог сэм зулгааж явдагч бий. Хоёр ноорхой хүү үнэгээ хариулдаг буюу өөрөөр хэлбэл үнээдээ цагдаад харуулчихгүй байх ажил хийнэ. Мартин явц суухан өрөөндөө унтаж, ном уншиж, бичиж, юм бодож аж ах үерхэд суудаг байв. Гадаа сарвч руу харсан ганц цонхныхын дэргэд бичгийн ширээ, номын сан, бичгийн машины тавиур нэгэн зэрэг болдог галт тогооны ширээ байна. Хойд ханамт тавьсан ор өрөөний 3-2-ыг эзэлнэ. Ширээний хажууд хувцсны жижиг шүүгээ байна. Түүнийг лав хэрэглэгчийг бус орлого бодож хийсэн биз дээ. Гадуурх нэмгэн фаньер нь хов горчээ. Энэ шүүгээ ширээний болонд байхад нөгөө болонд тогоо шанагны хэрэглэл буюу савнд хийж байсан хайрцаг байна. Түүн дээр керосин зуух, дотор нь сав суулгах шанаг халбаг байна. Түүний дээр хүнс тавих тавиур дэрэгд нь устай хувин байдаг. Тэр өрөөнд усны цорго байхгүй учраас ус авах болбол галт тогооны өрөөнөөс авна. Их угаалга хийхэд халуун уур таслага дүүрч хувцсны жижиг шүүгээний гадаргуу улам муудна. Мартин орныхоо дээр ундаг дугуйгаа үлгжээ. Эхлээд түүний доор тавьсан чинь Сильвийн хүүхдүүд эрэг болтыг нь мултлаад дугуйг нь хаглаад болохгүй болохоор нь сарвчанд байрлуулах гэтэл тэр баг учир борооноос халахж чадахгүйгээс арга тасарч өрөөндөө оруулж орныхоо дээр үлгсэн юм байж. Ханны бяцхан шүүгээнд хувц өлгөөтэй байхаас гадна ширээн дээрч, ширээн доорч багтгаа байсан номыг хураажээ. Мартин ном уншихдаа тэмдэглэл хийж татсан учраас тэр нь маш их болж арга буюу тасалгаанд хөндлөн хэц татаж тэмдэглэл хийсэн дэвтэр угаасан хувцс гадаах гэж байгаа юм шиг түүнд өлөгдөг байв. Энэ бүхнээс болж тасалгаа дотор хөндлөн явах нэм бэрх шүүгээний хаалгыг урьдаар хаахгүй бол тасалгааны хаалгыг онгойлгож болохгүй. Тасалгааны хаалгыг урьдаар хаахгүй бол ширээний хаалгыг онгойлгож болохгүй. Тасалгаа дотор шулуун явах арга байхгүй. Хаалганаас орны толгой хүрийг гэхэд ээш тийш эргэсэн төвөгтэй замаар явах учраа харанхуйд Мартин заавал нэг юм мөргөн. Ор хаалга шүүгээний хаалга хоёрыг даваад тогооны хайрцаг мөргөхгүй тулд баруун тийш огцом эргэх хэрэгтэй. Дараа нь орыг тойрон зүүн тийш эргэх бөгөөд замаас өчүүхэн хазаавал ширээнд тулчихна. Эвтэйхэн явбал нэг эргэн ор нөгөө эргэн ширээ болсон сувагт орж болно. Гэвч ганц сандал нь ширээний хажууд зохих газар байвал тэр сувгаар явах аргагүй. Сандлыг хэрэглээгүй байхдаа орон дээр тавина. Мартин суугаагаараа хоол хийхэн цөөнгүй бөгөөд учир нь ус буцлах юм уу, мах шарж байх зур 2-3 хуудас уншиж амжина. Галтгооны хэрэгсэл тавьсан болон зай муутай учир Мартин сандлаасаа босолгүй хэрэгтэй бүхнээ авч чаднаа. Суугаагаараа хоол хийх юм бас нэг сайн тал нь гэвэл Мартин босхороо гэрэл халахлаад байдгаас болно. Мартин хямд амт шимттэй хоол хийдийгч хийж чадна. Ерөн түүний ходоод сайн учир юуж байсан шингэж гинэ. Буурцагта шүл түнс, том хүрэн шошийг Мексик янзаар чанаж гол хоол болгоно. Америкийн нэг чайлын тогооны хүн хийж чадхааргүй сайхан чансан цагаан будаа өдөрт нэг удаа заавал идэнэ. Шинээсээ 2 дахин хямд хатаасан жимс чанаж шар тосны оронд Мартин иддэг байв. Заримдаа өмх мах буюу ясны шүлээр хоолндоо холио хийнэ. Өдөрт 2 удаа сүүчгүй, цөцгийчгүй кофе ууж оройн цай ууна. Гэхдээ унд чанахта ёстой л гараа гаргана. Мартин арга буюу ариг гамтай байх хэрэгтэй болжээ. Угаалгын газраас олсон хэдэн мөнгийг амралтан залгичихсан. Тэгээд ч орлоготой зохиолоо маш их хол явуулсан учраас хэдэн 7 хоногийн дараа хариу ирэх байв. Тэр хоригдсан юм шиг амьдарч их чигээ эргэх буюу рөөфтэй уулзах гэж л гадагш гарна. Ганцаараа 3 хүний ажил хийн. Урдын адил 5 цаг унтаж байсан учраас гагцгүй. Төвний төмөр мэд эрүүл мэнд нь өдөр тутмын 19 цагийн хүнд хөдөлмөрийг давах бололцоо олгоно. Мартин нэгч минут сул гээдэггүй байв. Толны жаазанд зарим үгийн тайлбар дуудлагыг тэмдэглэсэн хуудас хавчуулж сахлаах усахтаа эсвэл үсээ самнахтаа тэр үгнүүдийг давтна. Мөн тийм хуудас керосин зуухны дээр өлгөөстэй байна. Мартин хоол хийх зур эсвэл сав гаах зур үгийг тогтооно. Хуудаснууд цаг үргэлж солигдно. Ном уншиж байгаад мэдэхгүй үг гарахаар Мартин толь бичиг сөхөж түүнээс уг үгийг хуудсан дээр хуулж аваад
толны жазанд хавжуулах буюу ханамд хатна. Мартин үгтэй хуудсыг халаасанд авч явах бөгөөд гудамжаар явах эсвэл мухлагт оочр хүлээж байхдаа түүнийг үзнэ. Энэ аргыг Мартин зөвхөн үг тогтооход хэрэглэж зогссонгүй. Нэрд гарсан зохиолчдын зохиолыг уншиж байхдаа тэдний арга бичлэг, сэдвийн зохиомж, онцлог хэллэг, адилтгал, шоглол зэргийнх нь онцлогийг ер амжилтанд хүрэхэд тус болох бүхнийг Мартин тэмдэглэдэг байв. Тэгээд судлана. Тэр бусдыг дуурайх гэж бодсонгүй. Ямар нэг ерөнхий зарчмуудыг л ирж байл. Утга зохиолын арга барилын уг чанарын тухай, өөрийн дүгнэлт хийхэд тус болох тийм арга барилыг янз бүрийн зохиолчдын бүтээлээс төвөрлөн жагсааж, түүнээсээ үндэс авч, өөрийн шин өвөрмөц арга барилыг боловсруулан, эв зүйтэй, хэрэг хэмжээтэй хэрэглэхэд Мартин суралцж байв. Мөн үүнчлэн хотынхны сул яриан дотроос гоц ялгаран гал шиг төөнөх буюу эсвэл чихэнд чимэгтэй сонсогдох эвлэг сайхан хэллэгийг тэмдэглэн цуглуулдаг байгаа. Мартин үзэгдлийн үндсэнд огт байгаа зарчмыг хаасаагүй, хизээл бол хизээ ирж явдаг байжээ. Үзэгдлийг өөрөө буй болгохын тулд үзэгдэл яаж буй болдгийг ойлгохыг эрмэлзэн. Гоо сайхны гайхамшиг царайг харснаар сэтгэл ханаа гэж тэр бодсонгүй. Хэншүү айлын хүүхдүүдийн дуу хоёроор дүүрсэн явц өрөөндөө шинжилгээний лабораторид суугаа хиймч шиг гоо сайхны бүтэцгээс гэрн задлан салгахыг оролдож байв. Ингэж л чадвал өөрөө гоо сайхныг бүтээж чадах байсан юм а. Мартин бол зориуд ухамсартай ажиллаж чадна. Төрөлхийн тийм хүн юм а. Авиас завшаан хоёрт найдаж түүний гараас юу гарахыг мэдэхгүй сохор амтэн шиг ажиллаж тэр чаддаггүй байжээ. Санамсаргүй бүтсэн бүтээл сэтгэлд ханах гэж байдаггүй. Тэр яагаад гэдгийн учир утгыг мэдхийг хүснэ. Түүний уран бүтээл бол ухамсарсан уран бүтээл учраас Мартин өгүүлэг буюу шүлэг бичих, гэхдээ л уг зохиолын төлөвлөгөө тархиндаа буй болгочихсон. Өөрийн зорилгыг мөн тэр зорилгод хүрэхэд өөрт нь байгаа уран сайхны хэрэгслийг тодорхой төсөөлчихсөн байдаг бай. Иймгүй бол түүний оролдлого юм болдоггүй ажээ. Нөгөө дээгүүр түүний тархинд гинэт хурц тодорхой төрөөд хожим зохиолын бүхэл бүтэн байдал эвлэг сайханд тус болж шалгалтыг нэр төртөө давдаг санамсаргүй үг болон үгийн нийлэмжийг Мартин зохих ёсоор үнэлдэг байв. Иймэрхүү олзыг уран бүтээлийн ухамсартай чармаалтаас илүү нэгэн зүйлийн илэрлэл гэж үзэж Мартин биширнэ. Гоо сайхныг судалж сайхны хуулийг олох гэж Мартин оролдож байхдаа өөрөө ч хүрч чадахгүй байгаа. Өөр хүнч хүрч чадаагүй байгаа далдын нэг юм байна гэдгийг мэдж байв. Юмсын төгс мөн чанарыг хизээж хүн таньж хүч хөрөхгүй бөгөөд гоо сайхны нууц нь амьдралын нууц шиг илрүүлшгүй, магадгүй илрүүлэхэд уламж бэрх байж болох юм. Гоо сайхан амьдрал хоёр хоорондоо сүлжидэж байдаг бөгөөд ододын тоос нарны туяа бас босод үл мэдэгдэх юмсын гайхамшигт сүлжилдээний хэсэг нь хүн юм гэдгийг Спенсерийн зохиолоос Мартин бадтай мэдэж авчээ. Эдгэр санааг үндэс болгож Мартин одод ийм тоос гэсэн гарчигтай өгүүлэл бичиж түүгээрээ шүүмжлэлийн үндсийг бус үндсэн шүүмжлэгчдийг дайрчээ. Энэ бол уран сайхан хошин илэгдэл гүн утгатай зохиол болжээ. Тэгтэл тэр өгүүлэлгийг нь явуулсан чинь бүх сэтгүүл хэрэгсэхгүй өнгөрөв. Гэвч Мартин бие зовоосон сэтгэлээс ангижирч өөрийн замаар зам саарл байв. Тархинд буй болсон санаа бүхнээ сайдэр бодож туйлд нь хүртэл боловсруулад дараа нь цаасан дээр буулгаж Мартин аль хэдийн даджээ. Түүний нэг ч мөр юм мэдүүгээ хүртэл хэвлэгдээгүй, түүнийг төдийл гомдоохгүй байв. Түүний хувьд юм бичнэ гэдэг бол оюун ухааны нарийн төвөгтэй үйл явцын төгсгөлийн хэлхээ юм. Тусгаар саланг олон санааг холбосон сүүлчийн зангил аян, хуримталсан баримт, үндэслэлийн дүгнэлт юм. Нэг өгүүлэл бичээд шин санаа асуудалд тархиндаа зай гаргав. Энэ нь Мартинд санаагаа үгээр амраадаг, олонхын дадал жинхэнэ юм уу санааны зоргоор үүссэн зовлонгоос хүн ангижран мартахад тусалдаг дадал шиг юм аа. Таны сонсох сувг өгүүлж байна. 24 дугаар бүлэг. Хоног сар өнгөрсөөр л байв. Мартины мөнгө дуусгадаг хүч хэвлэлийн газруудаас мөнгөний чек ирэхгүй л байв. Хэрэгтэй өгүүлбүүд нь айл буцаад ирнэ. Орлоготой зохиолууд нь ч түүнээс мөн дээрдэх юмгүй ажээ. Мартин гал тоогооны газраа янз бүрийн хоол хийхийг байв.
Учир нь шууданы хагас цагаан будаа жаахан хатаасан гүйлснээс өөр юмгүй болжээ. Үүгээрээ Мартин 5 хоног хооллов. Дараа нь зээл хийхэр шийдэл. Мартины өр $3.85 болж тоо ихсээр Монголын худалдагч Португал хүнсний зүйл зээл өгөхөө байваа. Яагаад гэвэл та ажилгүй. Яаж та өрөө төлнө гэж Монголын худалдагч туйлтран хэлв. Ийм үгэнд Мартин юу гэж хариулах билээ? Монголын эзний бодол зөвл бодол. Ажилчин гаралтаа хэрэн залхуураад ажил хийхгүй яваа эрүүл чирэг залууд зээл олгож болно гэж үт. Мөнгө олноо. Хоол олдоноо. Мөнгө байхгүй. Хоол байхгүй. Ийм ёс байна шүү гэж Монголын эзэн ярина. Тэгээд угаас муу сансан юмгүй гэдгээ Мартинд харуулах гэж ингэж нэмж хэлсэн нь. Маа ова. Нэгайга би өгнө. Чи найзаа. Би найзаа гэв. Найз болохоо баталж Мартин аяг дарсыг уучхад оройн хоолгүй унтал. Мартин өөр нэг мухалгаас хүнсний ногоо авдаг бөгөөд түүний эзэн худалдагчийнхаа зарчимд тийм ч хатуу бусдул өөрийг нь $5 хүргээд зээл өгөхөө болжээ. Тал худалдагч $2, махны худалдагч $4 тус тасалбар болгов. Бөхөрөө бодоод бүгд $14.85 болсныг Мартин мэдвэ. Тэгтэл бичгийн машины хөлс төлөх цаг ойртож ирсэн боловч түүнийг 2 сар зээл эдэлж болох юм гэж шийдэхэд өөр нь $8 нэмэгдэв. Энэ хугацаа өнгөрөхөд зээл хийх бүх бололцоо дуусах болжээ. Хүнсний ногооны мухалгаас сүүлчийн удаа Мартины худалдаж авсан зүйл бол шуудаа төмс байсан бөгөөд бүтэн 7 хоног өдөрт 3 удаа төмс идэж байв. Хаяа морзынхны хоол идэж хүчээ багс илбэн. Гэвч ширээн дээр өрж тавьсан элд бамдтныг харж ээлдэг зам гаргаж илүү зүсэм авахаас татгалцахад тамийн зовлон идэлнэ. Мартин заримдаа үдийн хоолны цагаар ичих нүрээ бууруулсаар эгчиндээ очиж идчихье гэснээ идэх бөгөөд тэр нь морзынхнyd эзнээс арай илүү байдаг буй. Мартин өдөр бүр улам шургуу ажиллана. Шуудан хүргэгч гологдсон гар бичмэлийг нь өдөр бүр авчирч өгнө. Марк авах мөнгө байхгүй болсон учраас гологдсон гар бичмэл нь ширээн дор овоорон хэвтнэ. Нэгэнтээ тэр 2 өдөр хилэн дээрээ юм тавилгүй өнгөрч үзлээ. Ров 2-7 хоногийн хугацаагаар Сан Рафаэлд зочлохоор явсан учраас морзынхны хоол идэх найдлага байсангүй. Эгчиндээ очие гэтэл ичээд чадсангүй. Ядархад яр гихчээр шуудан зөөгч 5 гар бичмэлийг нэгэн зэрэг буцаан авчирч өгөв. Инглээр Мартин болтойгоо авч Оклендд ороод хэдэн цагийн дараа болтойгүй боловч халаасандаа $5 гэртээ эргэж иржээ. Монголын худалдагч бүхэнд $1 төлөөд гэртээ ирэхэд түүний гал тогооны газраас сонгонтой шарсан махны үнэр ханхалж мөн кофе буцалж том сав дүүрэн чансан хар чавга бэлэн бол. Мартин хоолоо идээд ширээндээ сууж шүн дунд болоход мөнгө хүүлэхийн хүчин гэдэг шинэ өгүүлэлгээ бэлэн болгов. $5 марк авах юм үлдээгүй учраас Мартин бичиж дууссан өгүүлэлгээ ширээн доогуур чулууджээ. Хэд хоногийн дараа Мартин цагаа барьцаанд өгч дараа нь ундаг дугуйгаа өгөв. Хоолнд зарцуулах мөнгнөөс хэмнэж баахан марк худалдаж авсан. Мартин бүх гар бичмэлээ сонины газруудаар тараан явуулав. Орлоготой зохиолууд нь Мартины горыг таславаа. Түүнийг нь хэнч худалдаж авахгүй байв. Мартин тэдгэрийг сонин болон 7 хоног тутмын хямд сэтгүүл шүү юмнуудад хэвлэгдэж байгаа зүйлтэй жишиж үзээд түүнээс илүү болж гэж үзнэ. Гэтэл тэр ганц ч мөр юм худалдаагүй байв. Олонх сонин стереотип хэмээх материал ашигладаг болохыг олж мэдээ. Тиймэрхүү материал бэлтгэн нийлүүлдэг нийгэмлэгт хэдэн өгүүлэлийг Мартин явуулсан боловч тус нийгэмлэг орон тооны ажилчныхаа хүчээр материал бэлтгэдэг тухай мэдэгдсэн хэвлэмэл хуудасныханд тэдгээр нь удалгүй эргэж ирвэ. Залуучуудад зориулсан нэгэн сэтгүүлд чухам холимог гэж нэрлэдэг бяцхан өгүүлэлгүүд шог яриа хэд хэдэн үед хэвлэснийг Мартин олж үзв. Мөнгө олох бас нэг арга байна. Бас бүтлэн хазайсан болж явуулсан ямиг нь цөмийг нь буцааж ирүүл. Сонины газрынхан илүү олзоолохын тулд иймэрхүү ямиг өөрсдөө зохиодог болохыг хожим өөрт нь огт хүртээлгүй зүйл болсон хойно Мартин ойлгож мэдвэ. Төвний бүх шүлгүүдийг хошин зохиолын сэтгүүлүүд буцааж ирүүл. Томоохон сэтгүүлүүдэд явуулсан шүлгэлсэн шог найрууллууд нь ч буцаж ирэв. Сонины шог найруулал үлдэл. Хэвлэгдэж байгаагаас илүү сайн бичнэ гэдгээ Мартин сайн мэдж байсан бөгөөд удаг зохиолын 2 нийгэмлэгийн хаягийг олж мэдсэн даруй тэдгээрийг найруулал жижиг өгүүлэлгүүдээр дарва.
Гэвч хорийг бичээд ганц зээгч хэвлүүлж чадаагүй учраа Мартин дахин бичсэнгүй. Өдөр бүр 10-20 өгүүлэлг, шог найруулал уншиж энэ талаар өөрийнх нь хийсэн оролдлоготой жишгэд хаанаж хүрэхгүй байгааг Мартин ойлгоно. Эцсийн эц дарга тасрахтаа өөрийн зохиолуудад мансуурч шүүмжлэх ухаанаа бас өөрийн бүтээлийн тухай үнэн мэтгэх чадвараа алджээ гэж Мартин шийджээ. Хүнд хайргүй хэвлэлийн машин ажлаа үргэлжлүүлсээр л байв. Мартин гар бичмэлээ буцах маркийн хамт дугтуулж шуудангийн хайрцагт хийх боловч 3-4-7 хоногийн дараа шуудан зөөгч хаалганы хонх жингнүүлэн гар бичмэлийг нь авчирч өгнө. Дээр хаягт амьд хүн байхгүй бололтой. Харин сайтар тохируулж тосолсон автомат машин л байх шиг байна. Мартин тартагтаа тулаад ерөн редактор байгаа эсгэд эргэлзэх болов. Хаяглаад явуулсан юмд хүний бичсэн шинжтэй хариу байхгүй. Заавал буцаж ирдэг нь редакторын үсэг өргөч, боогч бас сонины газрын зарлагууд яарч твдэхийн ирэхээр өөрсдөө хийж бүтээсэн ямар нэгэн машин байдаг болов уу гэсэн бодлыг нотлоод байх шиг Мартинд санагдна. Руфийн дэргэд өнгөрөөсөн цаг нь Мартины амьдралын ганц баяр баясгалан байх боловч тэр нь бас ч дандаа тийм бишээ. Руф хайр сэтгэлээ илчлэн хэлсэн хэрн урдын адил хүршгүй хэвээр байсан тул Мартиныг үргэлж эзэмдэж байсан сэтгэлийн зовлон уламж их боллоо. Хүүхнийг 2 жил хүлээ гэж Мартин гуйснаас хойш хугацаа улирсаар байсан боловч Мартин бүтээсэн юм огт үгүй. Эрхэлж байгаа ажлыг нь Руф таашаахгүй байна гэдгийг Мартин мэдэж байлаа. Зантайхан шиг бүсгүй болч намайг гомдоолоо гэд уурлах байсан атал Руф уурлсангүй. Зөвхөн л таашаахгүй байв. Харин шинжлэн хүмүүжүүлэх гэж шийдсэн тэр хүн хүмүүжил авахгүйд Руф дургүй байжээ. Эхлээд түүнд Мартин үгэнд оромтгой хүн шиг байснаа дараа нь гинэт муйхардж морцдойч бэтлэртэж төстэй болохыг хүсэхгүй болов. Мартинд байгаа хамгийн үнэтэй агуу зүйлийг тэр хүүхэн олж үзэхгүй буюу ойлгохгүй байжээ. Хүний оршин амьдрах аль ч хэлбэр зогцож чадах уян энэ хүнийг өөрийн мэддэг ганц хэмжээнд байлгах гээд чадахгүй болохоороо дураараа зантай гүжүүд гэж Руф үзнэ. Мартины сэтгэлийн хөөрлийг тэр гүйцэхгүй бөгөөд өөрийнх нь хүрч чадахгүй өндөрт хүрвэл түүнийг ердөө л төөрөлдөж байна гэж үзнэ. Эцэг их дүү нарынх нь тэрч байтугай оолны санаа Руфт хизээч ямагт ойлгомжтой байдаг учраас Мартины санааг ойлгохгүй болохоороо үүний буруу нь Мартинд байгаа мэт бодно. Эйхүү ертөнцид үннийг ойлгуулахаар оролдогч ганц хүний хизээ язааны эмгэнэлт явдал давтагдж байва. Мартин Руфтэй Франс Венгероутер хоёрын тухай нэгэнтээ маргаад ингэж хэлв. Биширвэл зохин гэсэн бүхний өмнө таас өгдөж зурчээ. Эднэр бол найдвартай нэр хүндтэй хүмүүс. Эднийг Америкийн нэгдсэн улсын утга зохиолын шилдэг шүүмжлэгчд гэж үздгийг би мэднэ. Юр Вандероутерийг Америкийн шүүмжлэлийн удирдагч гэж сургуулийн багш бүр тооцдог. Гэвч түүний бичсэн имийг би уншиж үзсэн. Тэгэхэд хоосон чалчхын нийтлэг дүр юм гэдг нь мэдэгдсэн. Гоёмсоглож чимсэн, уйлаг болсон үг л байна билээ. Францч дээрдэх юмгүй. Жишээлбэл тэр ойн хагд гэдгээ сайн бичсэн байна. Нэгч цэг, заслал орхихын аргагүй. Ерөнхий төлөв нь бүүзэгд их бадрангуй. Франц бол Америкийн нэгдсэн улсад хамгийн их цалинтай шүүмжлэгч. Гэтэл намайг ингэж хэллээ гэж бурхан өршөөх болдгоо. Үнэн дээр тэр чинь шүүмжлэгч биш. Англид бол шүүмжлэх урлаг арай дээр. Иймэрхүү шүүмжлэгчид чухамдаа нийтийн дууны ая хөгжимддөг. Тэр нь маш ёс суртахуунтай бадрангуй гол төлөв сонсогддог юм. Тэд нар бол улиг болсон санаа түгээгчд өөр юм биш. Тэдний шүүмжлэлийг өгүүллүүд Нямгаргийн мөргөлийн үгтэй төсөөт. Тэд нар Английн хэл бичгийн профессоруудыг дэмждэг бол тэр профессорууд ч тэднийг бас дэмждэг. Гэтэл аль альнийх нь гавлын ясан дор онцлог санаа нэгч үгүй. Тэд нар нийтийн зөвшөөрснийг л мэднэ. Гэтэл нийтийн зөвшөөрсөн нь өөрсдөө байгаа юм. Батлагдсан үзэл санааг тэдэнд нялзаах нь пивний лонхонд шошго наахтай адил хэлбэр. Их сургуулийн оюутан залуусын сэтгэхүйн онцлогийг хоосолж тодорхой хэвээр сэргээдэг болох нь тэдний гол үүрэг юм а. Зэрлэг хүн ариун дүрийг дайрах адил нэрхүнтэй хүнийг таны адил дайрахын оронд нийтийн зөвшөөрөн хүлээснийг баримталбал үнэнд улам ойртож болох юм шиг надад санагдах юм гэж Руф өгсөргөв. Ариун дүрийг зэрлэг хүн биш. Харин шашин номлогчд нэргдэг. Гэтэл хамаг шашин номлогчд маань буруу номтны орноор тэнүүчлэн одож Вандероутер, Франц хоёрыг нэргэхэд тус болох ганц ч хүн үлдээг нь харамсалтай. Гэж Мартин энэжээ.
Мөн тэдний хамт их сургуулийн бүх профессорууд гэж Руф нэмэв. Мартин яаран толгой сэгсэрч. Үгүй ээ. Байгалийн ухааны багш нар үлдвэл үлдэг. Тэд ажил хийж байгаа улс. Нүдэнд үл үзэгдэх тархитай тод болсон. Англи хэл бичгийн профессорууд дотроос 19-ийг нь хөөн зайлуулбал хор болохгүй бивэ. Профессоруудад ийм ширүүн хандах нь Руфт нүгэл мэт санагдана. Тэгээд цэвэр нямба хувцлсан төлөв дуугаар ирдэг. Нандин нарийн соёл цацруулсан уужуу тайван профессоруудтай яагаад ч юм бэ? Өөрөө хайртай болсон энэхүү яах аргагүй хүнийг муу костюм өмссөн, өчигдөрхөн далайчин байсан болох бүдүүлэг. Биеийн хөдөлмөр хийдгийг нэлтгсэн гам булчинтай хүнийг өөрийн үзлийг эвтээх нүгүүлэхийн оронд уурлан хараадаг, төвчээр хэрэгтэй байхад хашгирч байдаг. Төвшин төлөв ярьж чаддаггүй хүнтэй Руф өөрийн ирэхгүй зэрэг зүүлэн үзвэ. Профессорууд наад захын дээгүүр салентай. Бас яалаач гэсэн жинхэнэ эрхэм хүмүүс ахвал Мартин сохор улаан мөнгөгүй, салингүй, тэгээд эрхэм хүн гэхэд адилтгах юм баг үгүй яж. Мартины гаргаж байгаа баталгааг бодож үзэхийн хэрэггүй юм гэж Руф боджээ. Тэр нь алдаатай болохыг гадаад нөхцөл Руфт хариулж байл. Профессорууд амьдралаас олж авах юм олж авсан болохоор утга зохиолын тухай лавтаяа зөв бодолтой байгаа байлгүй. Гэтэл Мартин бол нэгч зохиолоо худалдаж чадахгүй байгаа учраас л буруу бодож байгаа биз. Үүнийг хэлэхээр бол өөрийнх нь болоогүй. Тэднийх өнгөрсөн ажээ. Энэ тасалгааны голд ичиж зовсондоо царай нулайсан, эв хавгүй, ямар нэг юм унахчихгүй гэхээс айж элдвийг ажигласан Свайнберн хизээ нас барсан бэ гэж асууж амьдралын Мактун, Экцелскор хоёрыг уншсан гэж маанагтан зогсож байсан энэ хүн утга зохиолын тухай яаж зөв бодох билээд. Ингэж Руф нийтийн зөвшөөрөн хүлээснийг биширдэг болохоо өөрөө нотлно. Түүний бодлыг Мартин сайн ойлгож байсан боловч үүнийг гойд хайхарсангүй. Франц ван дер Отер англи хэл бичгийн профессорудад яаж харьцдаг байсан хамаагүй. Тэр хүүхэнд л Мартин хайрт. Харин байгаа эсхийг нь энэ хүүхэн дотор оож бодоогүй. Тэгээд ч түүнд огт хүртэшгүй сэтгэхгүй нэгэн салбарт нэвтрэн орж чадсан Мартин улам бүр ойлгож байваа. Харин Руф бол Мартин хөгжмөөс юу ч ойлгодоггүй. Дөөрийн тухай бодол нь буруу төдийгүй санаатай гажуудулсан юм гэж бодож байв. Тань таалагдав гэж тэд нэгэнтэй дөөр үзээд босож явахдаа Руф асуув. Хүнсний зүйлийг бүтэн сар чамд хэмэлсний ачаар Мартин Руфийг энэ орой театрт очихыг урьжээ. Өөрт найхавтар сэтгэгдэл төрүүлсэн дөөрийн жүжигийн тухай Мартиныг ярих болов уу гэж дими баахан хүлээгээд эцэст нь Руф ингэж асуусан юм байж. Надад удирдгал хөгжмөн таалагдлаа. Тун сайхан гэж Мартин хариулжээ. Тэгвэл дөөрн гэхэд дөөрнч гэсэн үгүй хөгжмөн. Уг нь тэр алиа салбартаанууд зүгээр зогсож байсан юм уу? Бүр эсвэл байхгүй байгаа бол сайнсан гэж Мартин хариулв. Руф гайхан сандарч. Та Тетралины Барелио хоёрын тухай ярьж гинөө гэв. Тийм ээ. Тэр хоёрын ч тухай, саадуулынхын ч тухай. Тэр хоёр ч алдартай жүжигчид ч үү дээ. Хамаатай юу? Тэр хоёр бүдүүлэг маяглалаараа хөгжим гутааж байгаа юм. Тэгвэл танд Барелиогийн хоолой таалагдахгүй байна гэж юу? Тэр хүн Карузогийн дараа ордог хүн шүү дээ гэж Руф дуалдваа. Үгүй ээ. Яагаад таалагдахгүй байх вэ? Тетралины илүү таалагддаг юм. Миний бодлоор бол энэ хүүхэн тун гойд хоолойтой хүн. Тэгвэл гэж Руф хэлэг үг олж ятан байснаа. Та тэдний хоолойг гайх хэрн хөгжим гутаалаа гэх юм. Би юу н учрыг нь олохгүй байна гэлээ. Яг тийм ээ. Тэдний дуулахыг концертод сонсохын тулд надад хайрлах юм ховор. Найрал хөгжмөдөж байхад тэдний дууг сонсохгүй тул надад хайрлах юм огт үгүй. Би найдваргүй реалист юм байхад сайн дуучин тэр болгон сайн жүжигчин байдаггүй. Барило тэнгэрлэг сайхан хоолойгоор янгийн үглэл дуулж, Тетралины бүрч сайхан тэнгэрлэг хоолойгоор түүнийг хавсарч байх. Энэ бүхэн янз янзын өнгөөр гялалзах найрал хөгжмийн дэвсгэр дээр гарч байх нь сайхан юм. Энэ бол асар их жаргалтай гэдгийг би маргахгүй. Гэвч би тайзыг харж торгон цэрэг шиг биетэй 200 фунт чинтэй авга түүний дэргэд төмөрчин шиг цээжтэй шалах гар царайтай бяцхан дөрвөлжин биетэй хүн байхыг мөн тэд нар галзуугийн газрынхан шиг ихэрхүү байдал гарган зүрх цээжээ дарлан гар хурууга гоцолцуулж байхыг олж үзэхтэй зэрэг хамаг сэтгэгдэл нэг мүсэн арилна. Гэтэл би түүнийг нь залуу хунтааж залуу гүнж хоёрын янаг амаргийн явдал гэж итгэх хэрэгтэй юм гэн. Би авч итгэхгүй. Энэ бол муухай явдал. Энэ бол байж болохгүй зүйл. Ийм юм байж болохгүй л уг хэрэг байгаа юм. Ер нь ямар нэг хүн
Хайр сэтгэлээ тэд нар шиг илэрхийлдэг юм уу? Хэрэв би танд хайртайгаа тийм янзаар тайлбарлах гээд үтсэн бол та намайг тас алгадах байсан. Урлагийн төрөлбөрт өөрийн хязгаар гэж байдгийг та ойлгохгүй байна гэж Руф дургуйсан өгүүлэхдээ их сургууль байхдаа сонссон урлагийн том Йолсын шинжийн тухай лекцийг дурсан санжээ. Тэгэд хэлсэн. Уран зураг жишээлбэл хоёр хэмжүүртэй. Гэтэл зураач урлагийнхаа хүчээр буй болгосон 3 хэмжүүртэй мэт элбийг та ойлгодог шүү дээ. Уран зохиол бол зохиогч нь бүхнийг чадах, бүхнийг мэдэх хүн байна. Зохиолын баатар болсон бүсгүй өөрийнх нь бодол сэтгэлийг хинч симажиж чадахгүй гэж бодож байхад зохиолч нь түүнийхээ хамаг нууцыг өгүүлэх эртхэн байдгийг та зөвшөөрөх үү? Мөн ийм байдал театрт ч, уран баримлт ч, дуурьт ч хаасаагүй байдаг юм. Зарим зөрчилтэй эвлэрхээс биш яах вэ? Альва урлаг том Йолсын шинжтэй гэдгийг би ойлгож байна. Номын санд очиж гартаа дайралтсан бүхнийг уншиж байж өөрөө ном сурсан хүн биш. Их сургуулийн боловсролтой хүн шиг зөв гүйсэн Руф байхлаа. Гэвч том Йолсын чанарт бодит байдал байх учиртай. Хатуу цаасан дээр зурж тайзны хоёр хажууд босгосон модыг би ойгож үзнэ. Энэ бол бодиттой том Йолсын чанар. Гэтэл тэнгисийг дүрсэлсэн байхыг бид ой гэхгүй шүү. Бид тэгж ч хийж чадахгүй. Тэгвэл сэтгэл мэдрэлээ тамалсан хэрэг болно. Чухам ийм учраас л та бидний дөнгөж сая үзээд гарч ирсэн солиотой хоёр хүний бүх маяг ярбагнах, татвалцахыг янаг хайрын илэрлэл гэж яавч үзэж болохгүй гэж Мартин Руфийн үгэнд хариу болгов. Та хөгжмийн талаарч гэсэн өөрийгөө бусдаас илүү шүүмжлэгч гэж үздэг юм биз? Гэж Руф бухимдан асуув. Яалаа гэж. Би зүгээр хувийн саналтай байхыг л хүсэж байна. Хөгжим сонсоод надад төрсэн сэтгэлдлийг хадагтай театралын заан явдал гутаасны учрыг танд тайлбарлахын тулд энэ бүхнийг ярьж байна. Магадгүй хөгжмийн нэрт шөөмжлөгчдийн зөвч байж болно. Гэхдээ надад хувийн санаа бий. Түүнийг энэ дэлхийн бүх шөөмжлөгчдийн шийдвэрт захируулахгүй. Надад юу таалагдахгүй байна. Тэр л таалагдахгүй. Гэтэл би юу боллоо гэж түүнийг таалагдсан мэт байдал гаргаж байх билээ. Тэр нь олон хүнд таалагдсанаас юм уу? Таалагдсан мэт болсноос болж би тэгхүү. Би авьяас дура цагийн маяг захируулахыг хүсэхгүй. Гэвч хөгжим бэлтгэл шаарддаг. Дөөр бол бүр онцгой бэлтгэл шаардна. Магадгүй гэж Руф хэлтэл Мартин тосон авч. Дөөр сонсох хангалттай бэлтгэл надад байхгүй гэв. Хөөхөн толгой дохвоо. Магадгүй. Гэвч би түүнд баяртай байна. Хэрэв намайг багаас минь дөөрд дасгачихсан бол би өнөөдөр энэ инээлгэн баясгагчдын маяглагыг хараад уярлын нулимс асгаруулсаар байж тэдний хоолон сайхныг ч мэдэхгүй. Найрал хөгжмийн яруу их шиг эгч сонсохгүй өнгөрөх байсан. Гэхдээ таны зөв. Энэ бүхний хүмүүжлэр олгодог. Би хөгшөрсөн хөө. Надад ямар нэг бодиттой юм хэрэгтэй. Эсвэл юу ч хэрэггүй. Үнэний мөрч үгүй элб намайг хөндөхгүй. Тэгвэл бяцхан Барило асар том бит театралиныг татвалсхийн твэрч аваад хайр сэтгэлтэйгээ хэлж байхыг харахад дөөр гэдэг чухам хуурамч зүйл мэт надад санагдана гэж Мартин хэллээ. Гэвч Руф Мартины үзлийг урдын адил гадаад шинжээс нийтээр хүлээн зөвшөөрсний өмнө бишрэглээсээ шүүн бодож байваа. Өөрийн зөв гээд соёлт ертөнцийг юм ойлгодоггүй гэж буурушаах энэ хүн эцсийн эцэст хэмбэ? Мартины үг бодол Руфт ямар ч сэтгэгдэл төрүүлсэнгүй. Нийтийн зөвшөөрөн хүлээсэн юмд хэтэрхий дассан учраас хувьсгалч санаа бодлыг Руф талархдаггүй. Тэгэдч хүүхэд ахуй цагаас хөгжим оролдож мөн тэр цагаас өөрийн зэн дааны бусад хүмүүсийн адил дуурт дуртай болжээ. Болиг хошигнол гудамжны дундаас хөвж гарсан энэ Мартин Идийн ертөнцийн хөгжмийн сангийн тухай шүүмж өгүүлэх ямар эрхтэй билээ. Өөрийгөө тоож явдгийг нь Мартин дайрсан учраас түүнтэй зэрэгцэн явахдаа гомдсноо мэдэж байл. Мартины шүүмжлэн өгүүлэхийг их бодож муйхар доог гаж буруу зан гэж үзэхээс өөргүй. Байлшингийнх нь үүдэнд очиж хүүхэндээ салгахаас гүйцэтгэн тэрэн авч энхрийлэн хайр дурлалд автсан Руф бүхнийг мартжээ. Дараа орондоо нойр хулжин хэвтэгтэй. Яагаад ийм хачин хүнд? Тэгэхдээ гэр бүлийнхний хүсэлтэд зөрж байж хайр сэтгэлтэй болдог учиртай билээ гэж Руф бодож хэвтэв. Маргааш нь Мартин орлоготой гэгддэг утга зохиолын аарсаар эмсийг хойш тавьж элбийн философи гэдэг гарчигтай өгүүлэл нэг амьсгаагаар бичвэ. Марк арчимсан дугтуй аян замд гарсан боловч хөөрхий философи нь бас л олон марк сольж уртын аян замд олон дахин гарах хувьтай байжээ.